За сайн байцгаана. Өнөөдрийн хичээлээр вебсайт гэж юу вэ гэсэн сэдвээр үзэх болно. За вебсайтыг болохоор англи үг байгаа. Энийг орчуулж хэлдэггүй байгаа. Монголоор орчуулдаггүй. Шууд англиар вебсайт гэж боддог байгаа. За вебсайт хийдэг хүнийг болохоор вебмастер, веб программист, веб хөгжүүлэгч гэх мэтээр төрөл бүрээр хэлдэг байгаа. За вебсайт нь болохоор ийм өмнөх хичээлдэр үтсэн сервер дээр байрладаг ийм файлууд, өгөгдлүүд, датанууд гэсэн сервер дээр байрлаж байгаа өгөгдөл датанууд. Тэгээд тэрийг веб хөтөж буюу англиар хэлбэл веб браузероор үзэж байгаа. Тэр харагдаж байгаа тэр файлуудыг вебсайт гэж байгаамаа. За вебсайт хийхин тулд одоо вебсайтыг вебийн хэл буюу одоо вебийн кодоор веб бичдэг код бол маш олон төрөл байдаг байгаа. За хамгийн түгээмэл код бол яг одоогоор түгээмэл код бол JavaScript, PHP, HTML гэх мэт кодууд бол одоо их модонд орсон түгээмэл хүмүүс их ашигладаг код байгаа. За энийг веб код бичиж сурахын тулд эхлээд хүн юм лог сэтгэлгээгээ сайн хөгжүүлэх хэрэгтэй. Лог сэтгэлгээгээ буюу одоо учир зүйн дистраллыг сэтгэлгээ гэсэн үг орчуулбал лог гэдэг үг. Тэрийгээ сайн хөгжүүлж чадах юм бол вебсайт бичих бол маш амархан. Вебсайтын кодыг бичих бол маш амархан бол явчихна. Тэр лог сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд залуучууд, хүүхэд багчууд бол математикийн хичээлийг сайн тоо бодлого, үйлдвэртэй бодлого, математикийн тэгштгэл, томьёо энтрийг бол маш сайн боддог, онцлогддог байх хэрэгтэй болдог байгаа. Тийм тохиолдолд бол вебсайт хийхэд бол маш үндсэн суурь чадвар олчлоо гэсэн үг. За одоо 6 дугаар ангиас эхлээд манай сурагчид маань ингээд вебсайт хийж эхэлдэг байгаа. 6 дугаар ангиас эхлээд ийм статик буюу одоо ийм хөдөлгөөнгүй вебсайт хийж сурдаг байгаа. Хөдөлгөөн одоо ихлээр ингээд ийм админ удирдлаггүй вебсайт хийж сурдаг байгаа. Вебсайтыг ерөөдөө бол ийм статик болон динамик гэж ийм хоёр ангилдаг байгаа. Статик вебсайт нь болохоор ийм бааз байхгүй ингээд админаас ингээд мэдээлэл байнга шинжилээд явах боломжгүй байдаг байгаа. Динамик сайт нь бол баазтай. Баазтай болохоор админаас ингээд мэдээлэл байнга шинжилээд явах боломжтой байдаг байгаа. Динамик вебсайтын төрөл нь болохоор дотор нь веб 1, веб 2, веб 3 гэх мэт ангилдаг байгаа. За веб 1 нь болохоор юм админ нь өөрөө ингээд ороод мэдээллийг шинжилээд явах боломжтой вебсайт гэдэг байгаа. Жишээ нь бол одоо news.cg-ийн залуу.com гэдэг юм сайт чинь одоо мэдээллийг оруулаад шинжилээд явах боломжтой. Тухайн мэдээллийг болохоор тухайн компани одоо сэтгүүлч нь тухайн компани л хүмүүс оруулах боломжтой байдаг. Веб 2 нь болохоор дурын одоо хэрэглэгч өөрөө мэдээллээ датагаа өгдлөө оруулах боломжтой гэж байгаа. Жишээ нь одоо манай амжилт.com, Facebook бол ингээ веб 2 гэсэн үг. Яагаад гэвэл би өөрийнхөө зургийг, өөрийнхөө хичээлийг амжилт.com дээр оруулах боломжтой байдаг. Facebook гэсэн өөрийнхөө зургийг оруулах боломжтой болохоор заавал тэр цаад компани хүмүүс оруулах биш, дурын хэрэглэгч оруулах боломжтой болохоор веб 2 гэж байгаа. За веб 1 бол статик вебсайт бол хийхэд их амархан. Веб 1 нь бол арай хэцүү болно. Веб 2 нь болохоор бүр хэцүү болно. Веб 3 гэж вебсайт байна. Тэр нь болохоор юм веб нь өөрийнхөө датаг өөрөө цуглуулдаг, өөрөө шинжилдэг тийм одоо автомат гэсэн үг. Автомат вебсайтыг бол веб 3 гэж байгаа. Жишээ нь одоо юм Google Alert гэдэг веб байдаг байгаа. Тэр нь болохоор юм Google-ийн одоо ямар миний тохируулсан түлхүүр үгнүүдээр юм илэрцүүдийг маань шууд өөр автоматар веб нь өөрөө ажиллаад илэрцүүдийг нь цуглуулаад хатгалж яадаг юм вебсайт байдаг байгаа. Гэх мэт юм програм нь өөрөө автоматар ажиллаж яадаг юм веб 2 гэж байгаа. Веб 3 гэж байгаа. Харин хэрэглэгч бүх хэрэглэгч админ бүгд мэдээлэл оруулахыг веб 2 гэж байгаа. Зөвхөн админ оруулдаг нь бол
веб 1 гэж байгаа. Огт админ мэдээлэл оруулах боломжгүй анх хийснээрээ байдаг веб энэ бол static website гэж байгаа. За манай сурагчид бол энэ сая 9 сараас өнгөрсөн 9 сараас энэ 12 сар хүртэл static website хийж сурсан байгаа. Дунд ахлах ангийн бүх сурагчид маань хийгээ сурсан байгаа. За бага ангийн сурагчид маань бол харин одоо вебсайт гэж юу болох, яаж ажилладаг талаар ойлголт аваад тоогоо сайн бодож байгаа 6 дугаар ангиасаа эхлээд өөрийн гэсэн вебсайт аппликейшн дээр хийж сурах нэ. За вебсайт нь одоо хэрхэн ажилладаг вэ гэхлээр гэж байгаа. Вебсайтыг эхлээд программист хүн өөрөө кодыг бичээд кодоо бичсэн кодоо серверт байршуулж тавина. Серверт байршуул тавьсныхан дараа тэрийг хэрэглэгч интернет холбогдсон компьютероос браузер буюу хөтөж одоо Google Chrome, Mozilla Firefox, Internet Explorer гэх браузеруудаар хандаад өөрийн хийсэн вебсайтаар орж үздэг байгаа. За ингээд орж үзэнгүүт чиний хийсэн код нь браузер дээр харагдах байдал нь яг тийм код биш юм энгийн хүмүүст гоё юмсыг дизайнтай хэрэглэхэд хэлбэр тийм enterprise нь харагдах байдал нь тийм хэрэглэхэд тохиромжтой байдлаар браузер энэ кодыг чинь хөрвүүлж уншиж тэгж харуулж өгдөг байгаа. За тэгээд дараагийн хичээл дээр уулзъя. Түр баяртай.